За Дорноговь аймгийн замын үе сумд ирсэн байна. Хамгийн төвөөсөө нэг 10 км л ах шиг байна тийм үү? Монгол улсын саяхан одоо Монгол улсын манлай үеч цалгарсан Хөвсгөт аймгийн галт сумын ургуул Дорноговь аймгийн замын үе сум яриад Монгол улсын алдарт манлай үеч бүдий отгоос хэлнгэнд ирсэн байна. За ингээд зочинтойгоо уулзъя. За сайн байна уу? Сайхан аварч гэнэ үү? Хавчаад тавтаа сайхан. За сайхан аварч гэнэ үү? Сайн явж гэнэ үү? Сайн явж байна. За сайн цоож гэнэ үү? Танай ишээ чи хавар хэсэл бараг 100 болсон ба шүү дээ. Манай ил ч одоо ер нь тэгээ цагаан сар өнгөрөөд иймэрхүү болцдог шүү дээ. Өвөл тэгээ сайхан дулаахан. Сайхан батгаа. Тийм байна. Юу за одоо хэдүүлээ эхлээд худгаар орж адуугаар орчоо. Тэгээд зүчгээр орж танилцах уу? Тэгье. Хэдэн жил замууд амьдарч байна. 19 оны намар үржил хэзээ үржлийн газар гаваад. Тэгээд 22 он эхний даагнууд чинь нэлээд сайн давхчихсан. Баашаагийн төл. Тэгээд ер нь үржил ер нь болмоор юм байна. Тэгээд уран мороо тэр зам чинь манай даагнууд чинь нэлээд бүс айраг улсад бүсэд нэлээд орсон шүү дээ. 2 азар байжгаад 3 4 азар болоод. Одоо тэгээд жил болгонд ер нь улс тэр нь тасрахгүй байна дөө үржилээснээс хойш. Монголын анхны онлайн малын эмийн сан Манлай Цэгимэн та захиал бид хүргэн 7720 1010. Одоо энэ хэдэн азар газар байна вэ? За энэ 4 5 азар гадуул баг шүү дээ. 70-80 гүйдэлд үржилээж байна дөө. Бусдын тэгээ 2 50 азар байна тийм. За энэ бор азар байгаа энэ болгон борын төв. Оо за. Энд ч одоо улсад амуу зүйлээд бүсэд 4 төрөвтэй. Тэлэнгийн бүс нөгөө төрүүлж яваад тогны гадуур ордог ч юм шүү дээ. Үзэгч дүүгээ хадуураад сул азар гарч ирсэн чинь тэрийг дагаад хадуураад. Энэ цаадлын дээр саар загал өрөө. Энэ фашагийн сүүлийн төлж шүү дээ. Энэ бор азрын урд байгаа юу? Тий. Нодон мянгад төрүүлээд. Юу мянгад төрүүлээд гэж зургаалаад. Тэр цаадлаа одоо ингээд хамраа ингээд дээшээ ингээд хаашаагийнхан төлгийнэ. Мянгад зургаалсан. Тэгээд энэ жил өнжөөч чинь тэр дэргүү шүдлүүрээ сэрвэнд орохгүй юм чинь. Ихэн тэр холгүй байгаа. Тэр Эрдэнэ цагаанаас авч. Тэр цаашаа харсан байгаа юу? Ихэн хургуун хаанхын гүг нэ? Энэ тэр оройд Эрдэнэ цагааны Арсланбаатар. Тий. Тэднийгээс авчихсан. Энэ боройдсэн он арын төлийн төлгүүн төл азарганаас гарсан. Монгол эрч одоо бас цуутаа хадвар шүү дээ. Монгол эрийн өөрийнх нь төлөв бие төлөвд юм уу? Эсвэл төрөвдөрч хаадаг гэж байгаа юм уу? Монгол эртээ эцэг нэг азар. Эцэг нэггүй. Аль? Тэр саатлын саарлгүй. Тэр нааш харсан саарлгүй юу? Бадар умаагийн аливаа азар гэдэг шүү дээ. Аха. Тэрний төрсөн дүү. Гуага энэ хонгоргүй. Энэ натлын харын ард байгаа хонгоргүй бас гинэ. Тийм үү? Тэр саатлын хонгоргүй. Голгооны цаана байгаа. За. Удмаас нь гадна юуг нь онцлох уу? Тэгэл толгой тарих араасаа хөл гар одоо тэрмэрийн харан дээр. Тэгээд ер нь би чинь ер нь голцоо Монгол төлөнд давхирсангүй нөө Зүхбаатараас тийм цуглуулсан. Саардгүй Монгол эрт эцэг нэг тэгээд төл нь бас Монгол төл нь айрагдсан юм лээ. Би намар очиж авсан энэ хонгоргүй энэ бөхтөртэй шаргагүй байна. Энэ бас Монгол эрийн дүү азарганаас гарсан гэсэн. Шаргагүй. Бөхтөртэй шаргагүй. Үнэхээр наагур надад төрлөө тэр цаатлын шаргагүй. Одоо хөвшөөхийг сайн л гэдэг дээ. Энэ жам шаргагүй нямаагаас авчихсан. Одоо надад 3 бүсэнд төлн орсон гэдэг байгаа шүү дээ. Тэрний их чүүнээс гарсан. За энэ юуных нь. За энэ халиваа азар энэ одоо нөгөө халдсангийн гоосоо гэдэг азар байдаг шүү дээ. Гоосоо одоо за. Тэрний төлгүүнээс гарсан. Жахлан шарга даах шүтлэн төрүүлсэн.
Дорндын зүүн бүст 4-өр орсон даах. Энэ халиу азраг. Тэр хөрөнгө өгшөө биччихэж. Энэний ихчгүүн гарсан тул одоо Паашагийн бор алзан өрөө байгаа. Энд чинь соёод энэ хойно бас гайгүй л байгаа. Тэр чинь улсад болоод бүсэд заригдсан. Тэрний дүүгүүн байгаа. Тэр цаатлын тэр халиу сарл тэр нэг давд орж байгаа будаа азархтны эцэг их солиогүй төрсөн дүү. Тэгээ шөнжин гар бүлөө, дөнжин гар бүлөө. 2018 оны юу? 18 оны. Сүүлийн дөнжин гар бүлөө. Монгол азар одоо үүсгэжсэн шүү дээ. Үүсэд бас гадаг айрцсан гэсэн. Би сайхан болох ахлагчтай байгаа. Ваа. Өөрийг нь яриад байгааг мэдээл байгаа болтой юм шүү. Одоо тэгэл 7-8 оны нөгөө айхтар амар байснуудыг харахад түрүүлээд уржил хийсэн хүмүүсийн хадууд илүү хурдан байсан байгаа даа. Одоо тэгэл үржилчих өрсөлдөөнтэй болж байна шүү дээ. Ямын Батөмрийн хар морины төсөл. Хар морины ихэн. Ихэн ээ? Тий. Тэрийг зүгээр сайн биччих. Тэр хөрнийг. Чи ер нь бол сайн гүнүүд авсан юм байна. Аргагүй л юм байна. Одоо энэ наашаа энэ яваал байна. Одоо 19 онд Монгол морь хамгийн сүүлийн Монгол морь баг шүү ер нь. Монгол моринд улсад орсноос. Яаж тавих вэ төлөөд нь? Төлөөд нь аймгийн бүсүүдээр нэлээ орсон энэ орнгоо. Тэгээд одоо энэ манай энэ адууч ахуй хэл. Тэгээд өнгөрсөн жил Говьсон бүр дээр хөлийн нэг болсон гэсэн. Энэ одоо хэмэт тухай хавзаа зарганы төлөв байгаа. Энэ онгор алзан. Гүү малнд бол ер нь бас айхтар үнэтэй авч ирсэн гэлээд юм байлээ. Өө ганц хоёр гүү үнэтэй авсан. Тэгээ бостой найх боломж өнөр тэгээд 100 муу сая л хүргээлээс юм шиг үлдэж тий. айхтар бүр алзангууд нэг 90 багц авчихсан. Хинийхээс авч ирсэн? Даргангийн нөгөө дорчгүй. Дорчгүй. Энэ Энтэй аймгийн 95 жил яваад их мөр төрүүлж ирсэн. Алзангийн даншиг цагаантай эцэг нэг гүү байгаа. Наад чир бас төлн хурдан байгаа шүү. Төлөөд нь яаж тавих вэ? Одоо нэг ганц нэг бага адуу байгаа. Сервэндээ орохгүй байгаа. Тэрнээс ер нь хурдан шүү. Цэвэр азарганд оруулчихдаг. Тий, цэвэр азарганд оруулсан. Энэ нөгөө нэг сагуурын төл азарган. Энэ хэрүү? Тий. Энэ харгууныхын төл. Үй хоёр алт мөргсөн юм шүү. Тий, алтан азарган. Алтан азарга мөнгөн гүний төл юм биш наа тэр азаргач чинь. За. Тэгээ дааган авч ирсэн. Тэгээ хөлн суларцсан. Тэгээд доогдсон чинь үржилт ганцдаг ягаал. Төлөөд нь яаж тавих вэ? Төлүүд нь одоо дэр нь ячаа даа. Ганц нэг 25 та даагнууд гайгүй байх юм шүү дээ. Ер нь л хатагийн хамаг хурд чинь тэр хар гүнээс л гарсан юм байна лээ. Тий. Миний охин төлөөс юм гарах байл. Тийх баха. Энэ 25 таагүй нуу ганц нэг тэр боор байцсан Паашагийн тэр боор байцсан одоо энэ болгон борын энэ ирэх бор гэдэг байгаа тэр азарганы төл. Тийм байна. Замын үдийн усыг бас сайнгуулгээд идэг. Энэ хоёр яд юм бол? Замын үдийн ус амар хужиртай шүү дээ. Энд одоо уян морьдонд хужир өхөр иддгүй шүү дээ. Тийм үү. Хангалттай хужир авчиж जैन тий. Амар давстай л да. Тэгтээ говийн уран бүтээл юу гэдэг юм шүү. Шимтэл гээл ярих юм байлээ шүү дээ. Нэг айхтар ихээр зургуу нэг урт ургаад авахгүй гэсэн. Шимтэл том адууч амар сайхан дараалсан шүү. санаг сайхан орсон байна. Өчигдөр сайхан байсан. Тэрний урд жил 22 23 он чинь говьд хэцүү байсан шүү дээ. Би тэр үеэр чи бас азарганаасаа олигтой төл олон төл авч чадаагүй шүү дээ. Олуулаа нийлцэн ингээд асууж байгааг нь харахаар бас гоё л. TRM брэнд
хот хөдөөгийн бүх малын эмийн сангуудаар худалдаалагдж байна. Яг үржил хийгээд одоо хурдан адуу бий болохоор зорж байгаа хүмүүсийн хувьд энэ цаг мөч буюу хамгийн одоо энэ хавар бол хамгийн догтлом, сэтгэл догтлом бараг нойр хүрдгүй юм ах гэж боддөг шүү дээ. Тех одоо гүн онголдог хөрцөд ямар оног гарч байгаа ямар 90 оног гарч байгаа ямар оног гарч байгаа гэхэд ер нь үржил хийж байгаа хүмүүс гол юм тэр шүү дээ. За ямар азаргнуудын гүү вэ? Энэ даргаан гаралтай байгаа. Аха. Даргаан хиний адуу? Одоо дорж угаан талын татаа. Хиний дорж хүү тий. Дорж хуу. Энэ том хоёргоо тэсгүй байгаа. Энэ нэг улсад 7 онд нэг сэрэнжээгийн хэрмөр гэдэг шүү дээ. Тий. Тэрний дүүгүүл гэсэн. Энэ үү? Тий. Наа харгууч одоо унгалах гал. Харин унгалах гал ах шиг унгалчаасаа гэж бодоод. Рөөгөөл ах юм. Энэ нөгөө миний ихээр морны одоо хөгшөөж ихэн дүү юм билээ. Баян дэлгэр юм яг мөр гэж. Настай өмд тэдээс авчихсан. Энэ жил авсан. Энэ эргөө нэг арабгүй тэрний тавтай. Тэлийн сагуурын тэр хээр алзаазрахны төлөө. Хоёр тай мөргөж гарсан юм ба шүү дээ тий. Тэр нь бас даргаангүй. Даргаангаас нэлээд идэнгүү авсан юм шүү. Даргаангийн гүнүүд гайгүй дээгүүрээ завраг зэрдмэрд орсон гэдэг. За. Энэ арай энэ гурваасаа арай төрүүлж унгалсан юм аа та. та. Төрүүлж унгалсан. Тийм байна. Энэ бас охин юм биш үү? Охин унгнуудад ойрхон байгаа олон байгаа мó. Лавл хоёр нь охин юм байна. Саатлынх нь нэр баг. Энэ хашаал орох уу? За тэгээд одоо бол таал завчлна. Энэ юм тойрог хэлбэртэй болохоор энд хөтлөөд явчихдаг юм уу? Тэ энэ тэгэл адуу мал хашгад амар байдаг нэг авар дийлж барилах тэгээд туулга муулга гэдэг энэ юу ашигтай амар. За энэ наадлын алтаргүй энэ нэг Няманбатмарын хар морны эцэг их солиог төрсөн дүү баг. Танаа Эрдэнэ болгон алзан гэдэг тэдний баг алтрын төл. Тэднийх ч юм хар алтар адуутай байлээ. Энийг очижсэн. Энэ хэргүй болохоор одоо нэг замын сарын энэ орж гэдэг ахуйн онгон одоо 3 төлөнд улсын бүст орсон гэдэг. Тэр чинь юм уу? Улс бүст орсон. Нэг төлөнд улсад 2 төлөнд. Төлүүд нь ямар байгаа лээ? Сүхбаатарын 80 жилээр ариг 4-өр орж ирсэн. Хөрмөрөөс. За. Тэгээд нэг хэр одоо тэр бор азарганы төл. Ментал гэдэг бор азарганы төл. Бусад тавлаа, захны бүст тавлаад. Говийн бүст бас аригдсан. Энэ хэргүүний төл энэ бор дагаа энэ. Сүнг дагаа гэдэг зам үзүүлээд. Сүү дагагч юм би эрхүү эцэг нь ямар? Чүн тэр жижигхэн бор азарх. Үзүүлээд арих нь та энэ ч одоо 3 ах нь бол ус орсон. Гайгүй л юм байгаа ах гэж боддог шин. Одоо энэ дээр бол тамгонууд бол тод юм биш үү? Тод дарагдсан байна тий. Энэ нодлонгоос би нэвт тараад байгаа. Тэгэхгүй бол бас адилхан тамгонууд бас гарч ирээд байгаа. Хоёр талдаа дарчвал бас биднэрт ч таньж мэдээж нөгөө зураг хөрөг оруулах амралтай. Нэг тамгагүй талаас нь бид нар чи хөвчлээ авч байгаа шүү дээ. Аль талаасаа тамга харагдана содно л доо энэ тэнд адуу явсан. Дунд явж сурсан ч. За энэ 1-р ангийн хүүхд байгаа. Энэ одоо морь унц орж байгаа. Зоригтой. Гарнаас айна гэж аахгүй. Давгүй оноод байгаа шүү. Энэ хидтэй юм бэ? Энэ бас хор гарцсангүй. Энэ харин арай хөхмөх харагдаад байна. Гарсан 90 болгон одоо Монгол моринд бүгд тавьсан. Энэ нодлон Пүрүүсний бооцоотой наадамд бас энэний төл төрүүлж яах гэсэн Сүхбаатарт. Энэ хөрөн даг төл нь байгаа. Энэ үү? Тэр араб пүр азарганы төл. Ер нь миний гүнүүд 80% халзангүй байгаа шүү. Энэ туурай юм юу юм уу? Зүгээр ингэж харагдаад байгаа юм уу? Ер нь юм жаахан суун гөлтэй юм лээ. Тийм үү.
Иймэрхүү юмнууд энэ зүгээр сүүл хожуу үеих байдаг юм уу лөө? Угаас авахтал юм байсан юм уу? Энэ яг унаг тэгэл цасмын юмд гулгсан байдаг юм уу яадаг юм тиймэрхүү л багтаал юм болсон. Төлүүд нь бол гайгүй юу? Анх эрэхтэл төлөөд нь зүгээр. За. Аашаа тавиад энэ боргоо гарсан. Тэр чинь цэвэргүй гэсэн үг юм байна шүү дээ, тий? Унгалсан юм уу? Нэг унгалсан. Нэг унгал. Нодлон унгалсан. Энэ хараад зэрэг уул нь эцэг нь Ирландаас орж ирсэн юм лээ. Оросд гарсан юм лээ. Аа. Тэгээ Оросдоо энэ чи эрс төрүүлж бас 3-4 ам үзүүлсэн хаа. Тэгээ бас 20 жилийн рекорд эвдсэн юм лээ 1200-д. Бүр нүдтэй юм байна тий. Тэгээ хонин борнуудтай юм лээ. Хонин борнуудтай одоо ч хурдан байдаг гэдэг үстэй. Тэгээ энэ бас нөгөө зориг зүрх мөрөх гэж яриад идэг юм шиг нэг юм улаан хүрэн дүүнүүдтэй энэ юу гэдэг таларч. Нэг юм азаргаа намар одоо цэвэр азар оруулж ирэхгүй гэхээр нас 2 азар авсан. Энэ бор байна. Аа. Энийний зүйл том гарах байхаа. Энэ том гарч мэднэ. Гэтэ гүйл мэдэн штэ. За. Энэ болохоор ямар удамтай яадаг гинэ. За энэ фашиата эцэг нэг азарганы төлд байна. Аа. Язаад өөр. Аа. Бас азарх импорт таана гэхээр бас шуналтаар нэг азарга үрээ авцсан. Одоо тэгэл хааж байгаа юм чинь тэхэл байх хэрэгтэй тий. Тэрэн дээр л байна. За энэ нэг 75 та даагуяа л байгаа одоо. Моцод бүртгүүлсэн эндээ бас үзэх гээл. За энэ хээрмөр энд одоо байнгын энэ хавьда ер нь байнга харагддаг тоо. Аймгийн бүс өнгөрсөн жил 2 харагдсан. Гаагнаас хойш ер нь нэлээ харагдсан шүү. Удам нь ямар адаа болох вэ? Домдод дөрж дамдан дөрж дамаа. Дамаа гэд. Хамар нэсэ. Энэ даагантал энэ хашаа машаанд авцсан. 25 та. Тий, 25 та мөр. Сая говийн бүс 12 дээр орсон. Мөн сайн байна шүү дээ тий. 25 та мөрөндөө сайн. Тэгэхээр л Монгол адууны ген тэр нэг төсвөр хатуу. Тий, гараа жаахан алдаад байдгүйс ер нь гайгүй үзүүрүүдээ сайн явдаг шүү дээ. Аа. Энэ одоо даах шүтлөө өнжөөгөө фашигийн төлөө байгаа. Аа. Нэг сайн их мөр болохлоо гэж бодлоо шүү дээ. Одоо хязал юм уу? Соёл. Соёл мөр. Ямар амжилттай ах вэ? Битүү. Хадгалаад байгаа юм биш үү? Хадгалаа сожоо мадсан нэртэй бас. Аа. Ганц хоёр фашигийн ганц хоёр юм сожоо бас их мөр болохоор гайгүй дахиулах гэж бодлоо. Аа. Энэ өөр нь хөлийн урд авгүй шүү. Жижиг бор гэдэг азаргада. Энд чинь бас эцэг нь 17 төрүүлсэн тэр азаргаад зүйлд араблуу үржилт явсан гэсэн хаа энэ эцэг. Аа. Энэний төлч улс бүс 3 төлөв нь орцсон. Ямар төлөв вэ? Тэр хээр байна. Бас нэг тоо пул гэдсэн тэр орсон. Тэр хээрч улсад 5 дааган дайрагдчихсэн. Тэгэд 3 төлөв нь 4 ч төлөв нь 10 дотор тавьчихсан юм шүү дээ. Бүсэд. Тэгээ бас нэг 10-аад төлөв гарсан. Орчод хэдэн жил байсан юм бэ? Орж илээд тэр 21 онд авчихсан. 5 жил. 5 жил. Шөдлөө өрөөл авч ирсэн. Энэ хэргүү болохоор эцгийг солиогүй зөрсөн дүү байна. Пүрв дөрж байгаас авсан юм. Тийм пүрв дөрж байгаас. Намар очиод яагаад тэгээд ахт нэг ганц нэг сайнгүй л ганцхан сайнгүй бантай гэдэг. Найдвартай юм байгаа гэл тэгж хэлдэг. Тийм. Харгу за заана хүрэн байсан шоуг. Адилхан шүү. Шоуг нь их нэгтэй төрсөн дүү. Толгой нь адилхан байна. Тэр нь адилхан шүү. Шоу чинь их нэг иймэрхүү урт толгойтой шүү дээ. А нэг 4 төл авсан гэдээсэн тий бас. Нэг охин төл нэг. Энэ ямар удамтай? Энэ даргангийн дээр ганаа гэж үнэ л одоо.
Дээгүүрээ нөгөө дээгүүн баярагийн хөрмөр орсон юм лээ. Өвөө нэгт юм лээ. Нэг дагч энтэд нөгөө дөрвөлээд улсад долоолоод энэ сагуурын төлнөггүй. Энэ үү? Энэ хамар цаана уу? Тий. Сагуурын төл хэд байгаа? Нэг хоёр л байгаа таа. Нэг азраг нэг гүт юм тий. Цаатлах нь хээр болохоор тэр нөгөө гурван төл нь орсон гэдэг байгаа. Хээр хүний охин төл нэг. Эцэг нь ямар азраг болох тэр хээр хүний цаатлаа. Эцэг нь нэг энэ говийн будаа азраг болсон надаа. Говийн будаа дуунууд ч бас давгүй шүү дээ. Алтан ширээ чиглэлээ. Энэ холгүй болохоор саяд бас халзангаас авсан шүү. Тэр нөгөө улсад төрүүлдэг энэ соёлын төрүүлсэн нөгөө бом хол гэдэг байгаа шүү дээ. Тэрний ихтэй эцэг нэг юм лээ. Энэ саяд ирсэн цэврийн хилтэй намар ирсэн. Энэ онгоргүй болохоор бүсэд нэг төл нь харигдсан. Миндал гэдэг азарганы төл харигдсан. Бүсэд. Аль бүстэй харигдсан? Бүсглийн бүсэд харигдсан. Айргийн 3-аар орсон. Энэ нөгөө доржууга хөрөнгүү гэдэг байгаа шүү дээ. Нөгөө нэг хураалзангүү гэдэг байгаа чинь. Хиттэй юм бэ? Энэ бас 20 гарцчихаа. Хоёр төл нь нэг төл нь бүс дөрүүлээд нэг төл нь Баянгарын бүс бас сонгол дундад дөрүүлсэн шүү дээ. $1000 долоолсон. Энэ хөгшин гүнүүдэд одоо яаж торддөг юм бэ? Тэгэл бэлчээрээр нь явж байгаа л тэгэл яг өтөрхөр оруулах л одоо өөр ч одоо нэг яхтар. Нөгөө загсан тосмоос янз бүрийн үйлчлэл хэмжих юм хөө. Яг нэг орж ирсэн үед нь туулгаад тэгэл тиймэрхүү юм байна. Энэ хонгоргоо тэр догдорж байгаа бодоо азарганы ихгүй баг. Тийм үү? Энэ бас 20 гарцсангүй шүү. Энэ Эрдэнэ цагаан гаралтай л баг. Бас ахимгүй. Бас ахимгүй. Ер нь энэ жаг ахимгүйнүүд байгаа шүү. Энэ шарга гүний төлөвд яаж тавьчих ирсэн? Энэ бас Монгол төлөвдөнд тавьчих ирсэн. Одоо энэ жил нэг гарсан нэг ойн уягдж байгаа хаа. Олон давгүй юм шиг байна. Цаатлах нь бас нэг төлн бүсэд орсон. Хаана хаад болох уу? Халзангийн хэний дамигийн хэргүү. Энэ шарга энэ хугарын цаана байгаа. Ихмөр сайн ихмөр байсан Монгол ихмөр. Уурал гүний төлөө? Тийм, даргангийн гоо. Цаавар ороод өвчлээ. Чин даргангадаа төрүүлээд 19 онд төрүүлээд Энэ бол тэгээ хинтийн 96 жил төрүүлж ирсэн ихмөр миний төл бууралмар. Энэ холгоо. тэр холгүй. Энэ хонгорын цаанаа энэ гараад ирсэн. Энэ төмөр учиргаа доо нэг. Хингаа? Төмөр учиргаа. Сайрын сүрэн төмөр учиргаа төмцөгтэй адуу юм уу? Тий. Эндээ төл энэ жил сонгол дундад 7-оор орсон. Улсад сонгол дээд Хэлбэр удмын тухайд ч тэр хэлбэр хийсийн тухайд чинь одоо үнэхээр л нэг юм сайнгүй гэд нэг гүгээ онцлоод харуулаач нэг хоёр гүн дээрээ. одоо энэ нэг үү шүү дээ. Энэ өрөө. Энэ. За энэ юу н онцлог юм? Энэ одоо тэгэл энэ оогураа, хавиргас үгүй, энэ өвчнөө толгой молгоо. Тэгэл толгой нь. Өөрийнх нь толгой том байна гэж байна уу? Тий, борив. Өвчнөө толгой молгоо хамаагүй илүү байх хэрэгтэй. Гүү мал гэхэд энэ. Шага ингээ гарцсан. Тэгээ энэ онгоргүй байна. Энэ бол одоо слаанч очсон нэг хүний нүдэнд бол тусгаардгүй. Бараг ихэнхэд бүст орсон шүү. Тийм байна. За энэ нь бүр сүйд болоод ёо. Хаанаас орж ирсэн? Ямар удамтай болох вэ? Оросоос орж ирсэн. Бас тэндээ 5 төрүүлсэн юм билээ. Бас одоо энэ гайгүй дахиад байгаа адууны цус бүгд л орсон юм билээ. Англи адууч холдоо овчдөг юм уу? Тийм, ер нь Оросоос л орж байгаа. Англи адуу юу нөхөө? Англи адууч ер нь хөлийн урд таагаад байна шүү дээ. Би ч ер нь арабаар голцсон үржүүл хийжсэн. Арабч нь тэгээ бага насндаа арай нэг хоцроод идэв шүү дээ. Англи нь яалтчгүй илүү л дээ. Өчнүүн 100 жил ингээд энэний зөвхөн хурд гэдэг юм дээр нь анхаараа явцсан юм чи.
Хараа авчнууд тэгээд тэсвэртэй бас араас гарч ирдэг. Ер нь хараад ахтал одоо $1000 хараа баахар цөөхөн харагдсан шүү дээ. Тэр юу гараа батхтал. Тэгээ англи чинь томроод ирэхээр биеийн хүндрээд ах юм шүү дээ. Стад. Яг гоо биеийн хүндрээс гадна юу байж. Хөлийн урдтай болохоор хөл гаранд хэсэхгүй. Англи араб хоёрын хуулийн сүлмээр юм уу? Одоо тэгээд хольж хийж штэ бас янз бүрээр гэж. Энэ дотор ингэж ичдэг үү? Тэгээ өвөл болохоор энэ чиг харж битүү гэж. Тэгэд 19 онд барьжсэн зүгчээ одоо ингээд. Энэ доотлон шалны юу? Шал цемтэр. Тэгвэл цемт юм бол харин. Тэгээ угаасаа өвлүүд өвсөөрн дэвсэл доороосоо дулаахан. Энд дээр нэг 2 сар л бараг байдаг штэ. Тэгээ энэ сая орж ирсэн үйл байгаа. Чи цэвэр үржүүлэг бас хийх гээл байгаа юм байна те. Ер нь. Тийм бас. Гүүнүүдээ яадаг нэг азаргын жил болгон солиод байдаг. Одоо ингээд за энэ жил тэрэнд орсон юм чи дараа жил тэрэнд өгьгээд ингээд сольдог. Янз бүр зарим нь тэр дараалал ороод гэх зарим нь яг солихын солиод. Гайгүй нийцээ твтэх юм гараад ах юм бол солихгүйгээр болчихдог баг тий. Хөвсгөл аймгийн галт сумаас бол анхны одоо ус манлаа байж баг тий. Тий. Улсын алдртын тухай баг бас анхных юм шүү. Улсын алдарт ч 2 байгаа л да. Танаас өмнө болж өөрөөс ч өмнө болж исэн юм. Нацагд орж байгаа болж байна. Хоёр. Нацагд орж байгаа чинь танаас өмнө өөрөөс ч өмнө болсон гэж үү? үү? Миний 1 жилийн өмнө. Тийм. Тэгээд өндөр шагдаргаа гээд бас 90-д онд. Тэр чинь улсын алдарт. Тий, улсын алдарт. Галтайхан чинь бас үржил энэ төр эртийж явах шиг байсан шүү. Хэдэн намайг хөвсгөлөөр төрж явах зүйлээ хөрөв дөржүүлээ нэг ах уу. Тий, манай галтай уястай болооны тэргүү хөрөв дөржгээд ер нь 12 оноос хойш үржил хийж байгаа шүү. Нацгийн уран удам гутлын үйлдвэр нь арьсан гутал, ботинг, хром, малчууд болон ажилчны гутлыг чанарын өндөр түвшинд загварын өргөн сонголттойгоор үйлдвэрлэж байна. Мөн манай гэрээт салбар дэлгүүрүүдээр бүх загварын гутлууд өргөн сонголттойгоор хөдөлтаалагдаж байна. Харилцах утас 80 50 66 77 99 10 90 14. Нацгийн уран удам гутлын үйлдвэр. За тэгээд манай блогийн ивент тэтгэгч хамтарч ажиллаж Агрофит компани нэрийн бүтээгдэхүүн одоо шингүүртэй овёсыг бас бэлэг болгож өгч байна. Энэ олон адууд хийж байгаа юм чинь тэжээл арчилхан малгайны зардалгээд бас нөхөрх юм гардаг байлгүй дээ. Тэгэхээр олоод унтчил их орно шүү дээ. Одоо хэвгэл овёс л гэхэд одоо 7-8 тонн хэвгч нь 10-д нь 15 тонн орж байгаа юм чи жилийн хэрэгцээ. Тэгэх бах. Олны тоогоор ч бас яа. Хэвгээс их орно л даа дунд. Энэний хувьд болохоор нөгөө овёсыг эхлээд овёс авахдаа маш сайн сорчилж аваад гүйцэд болцтойг аваад тэгээд үйлдвэрийн аргаар нөгөө төмөр шороо одоо энэ овёс тэжээлүүд чинь маш их шороо тоос байж байдаг. Тэрийг нь цэвэрлээд соронждоо. За тэгээд тодорхой хэмжээнд бутлаад нөгөө адууныг гидсэн чимэгдэхийн үг нь тооцож үзээ шимэгдүүлээд бутлаад дээрээс нь баяжуулаад за тэгээд сэлэнээр баяжуулсан баг. Ийм бүтээгдэхүүн байгаа даа. Тэгээд бас хэлээд үзээрэй. За дараагийн олон бэлтээ. За бас морины. За энэ бас энэ гандангийн гаргадаг энэ хурдан морины хиймрийн тарцаг байна. За энэ бол одоо бас манай байж төвөмөл хэрэглээсэй гэж хүсэж байгаа юм давхар дотортой. Чанар манар хувь шал өөр ингээ бариад үздэг хөө. Харин тийм байна. Салхи шуургатай үед бас даннууд сэмрээд явчихдаг юм лээ шүү дээ. Хамгийн гол өгөгдөл нь юу гэхээр энд байгаа одоо энэ нөгөө судрын бичээс гэдэг юм уу энд байгаа юунууд ямар нэгэн алдаагүй. Энийг нь бүр ариутгах шүү гэдэг ингэсэн. Ийм алдаа. Тий. За тэгээд ойлгочих. За харин танах энэ юуг л сахиусыг хэрэгэлдэг юм шиг байлээ. За би чинь сахиусыг хэрэглэнэ. 2 саарламар хэрмэр хоёртой бол байн авч өгдөг шүү дээ. Харин тийм байл. Би түрүү тэнд хараа. За хэрэгэлт юм байна да гэж харж. За баярлаа. За энэ нөгөө Google нөгөө адуу утдаг гэдэг байгаа шүү дээ. Хийх уулангууд адуу нэг гэдсэн цараагаал энэ төр гээд их хоёр тод манлаа яриад байдаг. Тэр Google гэдэг юуг асуугаад байдаг учраас аваад ирсэн баг. Тийм байна. Ногооны үеэр өгдөг гэдэг тий. Сайхан утчаараа гэдэг байгаа. Тэр байна. За баярлалаа.
За дараагийн ээлжид компани бүтээгдэхүүн болохоор TRM-ийн бүтээгдэхүүн Калпермин гэдэг энийг сонгож авчирсан ба. Таних уу? Тань энэ чинь цэвэр азрын төлөө өгнө. Тэгээ бас бүтээгдэхүүн дотроос яг за утган сэлэн гэдэг энэ хэрэгтэй л хамгийн хэрэгтэй нь энэ байх гэж бодоод нөгөө одоо энэ яспигчүүлэн тий ихэн хөвлөд байх байсан үг гэдэг байгаа ш. Бага адуунд бас аягүй сайн гэдэг. За санаалга нь энэ дээр байгаа. Ер нь TRM брендийн ямар бүтээгдэхүүнийг хэрэглэдэг вэ танах? За энэ хэрэглэн тэгэл нэмэлт тэжээл Карнол молиг бол бас хэрэглэж. Карнол бол байнга хэрэглэн шүү дээ. Карнол харимсны хандыг бол байнга хэрэглэж байгаа. Азарнуудаа гэн хажуугаар нь бас энэ төөхөд мөл байгаа. Сэднэстээ бас байнга өгнө. За сүүлийн бэлгийг Max Group маань манай блогтой хамтарч ажиллаж байгаа. Тэгээд бас мэдээж Монгол хүн нөгөө айл тохоосоо ортгоо. Тэр эмзэн эзэгтэйд нь ингээд эдэний дээр авчирсан байгаа. За баярлалаа. Баахан бэлэг аваа. Тийм ээ гоё бэлэг өгөх гоё. Гал морин жилийн босон дээр Монгол улсын манлаа байж гэдэг цол хүрсэн. Тэрнээс хойш хоёул уулзаг байгаа. Хажууч гисэн баяр хүргэе. За баярлалаа. Сайхан морин жилдээ бас юм сайхан үдтэй цолыг одоо морины 2 дахь цол манлаа гэдэг цолыг авсандаа маш их баяртай байдаг. Манлаа цолыг бас сайхан 6 төрөөр дан төрөөр авсан. Тийм дан төрөөр үсээ алдарч бас төрөөр авсан. Төрөөр авсандаа бас маш их байхалтай тийм аа. Тэгээд сайхан 2 сайхан таарсанд баярж явдгийг. Хөвсгөл аймгийн галт сум. За одоо таны амьдран байгаа энэ замын үдээс бол замын үд сумаас юу анхны манлаа аль алинаас анхны Монгол улсын манлаа гэж баха. Тэ одоо манай байж энэ одоо нэгсэн нутгуул галт сум. Тэгээ манай сумаас бол улсын алдарт 2 төрсөн мэдгээ. Нэг нь миний урт жил нацагт орж байгаа улсын алдарт болж байсан. Нэг нь Шагдар гэж юм бас 90-д онд улсын алдарт авч байсан. Замын сумаас бол улсын цолтой байхгүй. Замын үдэд хурдан морь хөгжөхөд бас таны нөлөө бол нэлээд бий биз? Яг орой хүмүүс бас яг тэгэл хурцлгээл ганц нэг одоо бол бэлгэлжсэн юм бий. Одоо хэлэхэд айх дөр үрчих юм байгаа. Одоо 20 хэдэн жил болчихлоо бас. Сайхан уяач нараа дэмжээ сайхан хавртай яг нэг даахын ч юм уу их мөр ч юм уу дэмжээд бас нэг ганцдаг бот юутай уралдаа зохион байгуулцдаг юм биш. Сайн их насны морь бол ерөөлөөр учирд юм аа. За хүний нэг насны амьдралд нэг л их сайн морь учирдаг юм аа гэл ингээл дээдшүүлээ үгээрээ байж байгаа л да. Тэгээ ер нь одоо их нас гэдэг сайн их насны морь гэдэг ер нь их л ховорхон одоо үн цэнтэй зүйл юм аа гэдэг юм ойлголтыг л суулгацсан байж тийм. Тэгээд бүдий отхон сэлэн гэдэг энэ хүн одоо 2 чих сайн морьтой Монгол төмөнд Монголд хяраал мэдчихээн л да. Энэ сайхан үлгүүтээ хэрхэн яаж учирсан байдаг юм болоо тэр талаараа хавжлаа. За хэр морьцэн би 19 онд хэр морийг битүү шүдлүүрээ авчихсан. Юунаас дорндоос манай нэг найз явж байна гэдэг. Одоо нямлаа үг гэдэг. Тэгээд үрээ малын үзьгээд бас самуудын гамбаа гэдэг занхаа гамбаа гэдэг таних уу? Сонссон юм аа. Тэ. Тэр хоёр хамт явж ирсэн. Тэгээд ийм хоёр нэг үрээ байна авах юм уу гэд шүдлүүрээ авъя гэдэг. Битүүрээ тэгж авч ирсэн. Нэг даах шүдлээ хоёр. 19 онд ч бас сэрвээ үйлдвэрлэг байдал гэж яригдал байдаг үстэй. Тэгээд 50-тай өрөө байна. Тэгэхээр арай нэг баг цустай юм байна уу? Сэрвээ мөрөнд орох юм. Тухайн үед тэгээ $37.5-тай гэж авч ирсэн. Хэр морийг. Тэгээд хэр мөр ирээд энд замуудад авцарж байж байгаа л өвөл нь хавар нохоо хинлүү явуулт. Эрдэнэ болгон руу явуулаад. Эрдэнэ болгон дээр зам баян талд гайгүй сунгад
ерөн зайтай байгаа даа л гэдэг хэлсэн. Тэгээд яг дунд цунгандаа бас үзүүр дээрээ жаахан суугаадсэн. Тэгээ улсад нэг 10 дээр орсон баха. Сонгол дундд орсон. Тэгэл дараа жил нь эндээ байлгаж байгаа, өвөл байлгаж хад 3 сард соёл үрээ. Мантлын далаа л болж ирсэн. Соёл нь зайтай байна гэж хаврын сунгаад хөө амтан зарах юм уу яадгийг ямар юм байдгийг эзэн ямар юм байдгийг гэж сураглаад хүмүүс жагаас асуугаал байсан. Тэр үрээгээ зарддаг юм уу яадгийг гэж асуугаал байсан. Тэгээ ер нь тэрнээс хойш ер нь хурдан байсан шүү. Тэгээд тэр жил усад мордоогүй юу? 21 онд ч наадам болоогүй шүү дээ. Тэгээд Сэлэнгийн бүст юу нэлээд зайтай яваад одоо бичлэг нь яваад ит юм аа. Нэлээд зайтай явж байгаа модлоо ороод тэр чигтээ телевизэн ч гүйцээгүй мó модлооч ороогүй мó тэгээд тэр чигтээ тэгээ хадуурсан шүү дээ. Тэр чинь 8 сард наадам болсон байсан. Тэгээ нөгөө авчиг шүтэнд гарцсан. Тэг их мөрөнд тавьсан юм уу? Тий. Тэгээ дараа жил нь улсад 11-ээр ороод тэгээ өвсгөлийн бүс төрүүлээл. Өвсгөлд бүр замбраагүй бол төрүүлээ үсттэй. Тий, өвсгөлийн бүс сайхан төрүүлсэн. Тэгээ дараа жил нь энтийн бүст. Дүүлэнтайхан бас төрүүлээ. Тий, энтийн бүсчтэй нэлээд юм болсон шүү дээ. Энтийн бүс төрүүлээд 23 онд ганцхан мортсон энтийн бүс байсан юм. Тий. Улсад нэг удаа 40.8 морд ясаа орсон. Дараа жил нь 41.2-оор хасагдсан. 2 мм. 2 мм гэдэг чи одоо нэг 2 сүзний модл гэсэн үг шүү дээ. Санслаа шүү тий. Тэгээ гол нь хэмжээс чинь гол нэг орох тоолонд өөр заагаад ахлаар чи яг аль нь бат одоо үний юм бэ? Үнэхээр туйлын байна уу гэдэг асуудал чи өөрөө эргэлзээтэй болчих жоохгүй. Хэмжээд байгаа зүйл нь өөрөө эргэлзээтэй. Амьд амтан юм чинь одоо тэр чи хөдлөө шүү дээ. Бас нэг хэдэн миллиметрийн зөрөг гарна. Тэгээ тэрийг хэмжих одоо яг тэрийг дүн зөв хэмжиж гэнэ үү ямар сэтгэлдээ хэмжиж гэнэ гэдэг бас тэр чинь одоо хүн хүнээсээ шалтгаалаад бүсийн наадам гэхэд өөр одоо янз бүрийн наадам ер нь тийм болоод байна шүү дээ. Тэгээ сая их хурдаар өнгөрсөн их хурдаар чинь сонгомолд мордуулаад 10-т орчлоо. Сонгомолд өдөө 6-аас шүү дээ. 6-аас. Тий. Тэгэхээр за одоо утган сэлэн гэдэг чинь сайхан хурдан хурцаад байд төвөг гэж бодоод нөгөө сонгомол руу нөхчөж байгаа юм болоо даа л гэж бодчихлаа. Цус нь бол 37.5 гэдэг чи бага л. Тий, бага цустай л да. Тэгэл их хурдад яахан сууларцсан байсан юм уу, яахан аниадтай байсан юм уу. Тэгээд гарч ирэхгүй байжгаад нэг цагаан хөлтөө гарч ирээл яахан өнгөлж байна. Хальт амуу зүл орж ирээл тэгээд яахан хашилчих шиг болно лээ. 21-22 онод бол замбраагүй байсан 23 он тий. Тий, ер нь урдан байсан л да. Өнгөрсөн жил ч урдан байсан л да. Өнгөрсөн жил гэхдээ яахан харж байсан учраас хөвсгөлийн наадам дээр би яг олон газрын наадам үзчихсэн л тэгэхээр тэгж хоол төрүүлж байгааг үл яг үндэ хараагүй. Тий, ер нь 21 22 3 онд бол онцгой урдан байсан шүү. Ихээр гэж хэн өгсөн нэр вэ? Ихээр гэдэг дуу хийгээл. Тэгээ манай нутгийн дуу бас галцсан мэн дүү Зүлжбаатар гэдэг дуу бол юу яхал тэгэл гүр азаргаатай ярьж гал гүр азаргаа шүлгийг бичээл. Тэгээд ер нь Монгол ихээр гэж нэр бигээл тэгэл ихээр гэж нэр өгсөн. Тэнтийн 100 жилээр ч бас эвгүй л болж илээ л дээ. Нэг уур жил найхтар хурдан байхыг харагдсан болохоор чинь. Харин тэ эдийн наадамч одоо тэгээд тэр хүмүүс одоо тэр орган дарга гэдэг нэг хөрөл одоо улаан цавил юм болсон л доо. Өөрийнх нь морь үзүүлээд. Би ч тэрийг ирээд хэмжээд өгчгөө би орохгүй бол морь аваа явъя. Тэгээд тэр чинь өөрийгөө цагдаагийн дарга гэж томроод. Намайг морь ирээд жахамраагаад байжсэн чинь ирж морь компьютер дуудаж байгаа яваад очсон чинь морь чааснаа гэдэг тэр нэг хүрдэг. Би тэр Хатанбаатар гэдэг танихгүй л дээ. Тэгсэн чинь морь чааснаа. Яасан гэсэн чинь хашаа явж гаргасан болсон. Тэгээд та юу гэсэн би цагдаагийн дарга. Морь тэгээд яг мам морьгаа тэгсэн чинь морь аваад зайлмайл гэдэг.
Тэгээд яваад өгд ирдэггүй байхгүй. Тэгээд сүүлд морь цодлуулах гээд орсон чи тэр нөхөр байж идэг. Тэгээд сураад байсан чинь хорихын дараа нь сураглаад байсан чи хорихын дараа байсан юм билээ. Тэгээ морины эзэн болоо. Тийм морины эзэн болоо явчихдаг. Тэгээд өөрхий тэр цагдаагийн даргаыг сүүлд нь тэгээд одоо ажлаас нь халаад тавьчихсан л шүү дээ. Цагдаагийн дарга ямар ч хамааралгүй юм. Тэгсэн чинь яг хэргийн эзэн тэр Хатанбаатар нь өөрөө морины комиссийн даамал байсан. Өөрийнх нь мор ам узуулсан байсан. Тэгээ хашаа өвдөж гарсан гэхэд бид тийшээ морь дагсан юм ерөөсөө байхгүй. Ишээр нэг морь дагдаг юм чи тийшээ очдөг юм чи тэгсэн чинь хашаа өвдсөн гэхэд хашааж барайгүй зүгээр эсгээ татсан л байсан юм лээ. Тэгээ нэг тийм болсон шүү дээ. Сайн моринд сэв суучих вэ гэдэг эмзэглэл бол надад маш өндөр байт юм л та. За одоо ингээл сүүлийн 2 чих хурд байна. Юмнуу сонсохоор алийг гэх хөвдөө аль сайхан хурдан цугурц байгаа хөлөө бидний хувьд бол адилхан зүвэ чинь гэхээс илүүтэйгээр морил бодож байгаа юм чинь. Тэгээ зүгээр нэг сэв суучих үедээ харьчих үедээ гэл бас эмзэглэж дээ хэр мөр бол гайгүй юм шиг байна те. Тэгэхээр гайгуулах гэжтэй би ч өөрөө нэг янз бүрийн боддгоо юм дөө тэгэл. Энэ хулыг бид нэлээд сайдалсан хавар 2 ч такгүй 3 ч такгүй болчихсон одоо. Хүчин бол дундаа сайхан хүчин дээр байгаа. 5 гоо хурааж байгаа. Шинэ ногооныг уцуугаад ер нь сайхан дүүрэн харамхтайгаа зуныхаа уянд баригдана гэсэн үг шүү дээ. Өөхгүй харамхтайгаа мөр гэдэг чинь зүдрэг авах нь байгаа гэдэг. Шүмгний бүр бярандаа хөрнө гэж бас байгаа. Тий. Бүр их тураагаад явбал үндсэн бариг болчих. Тэгэхээр яг уяач хүн гэдэг чинь өөрөө мордныхоо тамир тэнхийг мэдэрч байгаа юм чинь тэгээд энэ мөр үндсэн бярны үйлээ. Тэрнийг эдлэгээ тааруулаад. Яг угаасаа нэг нэгэн гаргацсан мөрд чинь тэгээд би бол дээш нь сөргөөж босгож энэ ноёхыг оролддог мөрдөө. Тэгэхээр чин заавал тэр хүчтэй жилүүдээр тийжээж мөр сайхан сөрдөг. Тэгээд одоо хурд шингүүртэй оюус эднэрээр тийжээдэг. Тэгээд давхар уяндаа бол актив 100 энэ дээр нэмж өгдөг. Энэ Агрофит компани тэжээлээд манай уяч юу нэлийн түлхүү хэрэгэлт юм, төгөмөл хэрэгэлт юм байна л да. Тэгээд тэн дундаа одоо танаа байнгын хэрэглэгч ямар хүн бэ нэ одоо манай уячтаас гэсэн чи таныг санал болгосон сүүлийн хэдэн жилээр манайхаас тохиолддог. Тий. Манай мэд сайхан манай энэ уяаныхан ч ерөөсөө сүүлийн 2 жил хэрэгжилж байна. Манай хурд шингүүртэй оюус хоёрыг хэрэгжилж байна. За. Тий. Аян хоёрыг ингээд нийлүүлээд холио тэгээ хэвхтэй. Тэгээ дээр нь жоохон карнойл мал тиймэрхүү юм ийгээд тэгэл тийжээж байна. Тэгээ ерөөсөө энийг өгөхөд мөр айхтар ядрах нь баг сэргийхэн хурдан байт. Тий. Одоо 2 жил хэрэгжилчлээ. Тэгээ одоо сүүлийн үед бол одоо энэ тэжээлээс өөр тэжээл өгөхгүй энэгээр л ингээд тэжээж байна. Монгол төрийн наадамд их насны мөр соёолн мөр төрүүлсэн хүн одоо бас одоо тийм одоо бас олон таарахгүй болов гэж бодоод байна л да. Яг за байна л да. Гэхдээ түрүүний нөгөө их насны сайн их насны мөр өрөөлөөр очих тухайд ярих юм бол тэгээд аврах сарлынхаа тухай бас ярьж байна. Ямар мэлгэний адуу тийм ээ? Тийм мэлгэн дэрсэн. Сэлэнгийн бүс 21 онд юу гал очиол. Сонгуульнаас хамгийн дөрөнд явна гэл тэгээд даллаад өглөөд эрт удаад ах үрээ тэр мордох чана гэд. Би чинь өнөөдөр сонголт байхгүй штэ гэсэн. За хүрээ дээрээ гэдэг. Тэр үед чинь сард мораараа нэг давдаг л байсан юм лээ л дээ. Тэгээд өрөө дэргээд яваад очсон. Саарл өрөө мордуулах чинь ахт бэлгэнд өгч байгаа шүү гэдэг. Эхнэр тэгээ хадагтаа өгчээс. Одоо тэр зургамж байдаг. Тэгээд саарл өрөө чинь хол төрүүлээд. Сайхан өдөр дээр бас л уцад төрүүлдэг шиг л хол төрүүлж байгаа юм чинь. Тэгээд сэлэнгийн бүс чинь хээрмөр бас 1 км шахаад тасархаа явж байгаа л модлоор орсон. Бор азаргаас төрүүлж явж байгаа л үзэгчдлөө нэг хүүхдгүү азар гарч ирсэн дагаад үзэгчдлөө орцсон. Тэр сэлэнгийн юу чинь яг мор барайныхаа наад хотхорт морио буулгадаг юм лээ. Тэгээ буулгасан газар руу хатуурсан. Тэгээд сэлэнгийн бүсээс чинь нэг төрөө тэгээд 2 3 төрөө ер нь нэлээд хүүлэх бахал гэж бодож явжсэн л да.
Болох боломж байсан байна тий. Хоёр төрүүл гэж саарлыг бол тооцоглоогүй байсан юм чинь. Нөгөө хоёр Тэрийг бол төрүүлчин оройгоо төрүүлчин гэх. бор азрах чинь цагаан байдлын сунгууд их 120-д азрах сунгууд сунгал дээд тэгэл азрагнууд сунгахад гурвалж байсан шүү дээ. Луатар төрүүлээл. Тэгээ нэг ховдод төрүүлсэн нэг сонгуулын дээд ам үзүүлэл бор азрах гурвалж байгаа юм чинь. Тэгээд хойш нь энэ сэрвэнд орох азрагнууд бас ховрол байсан юм чинь. Тэгж бодохоор л юм байна л да. Тэгэл дараа жилээс нь Тэгэл дараа жил нь соёолн төрүүлээд сайхан төрүүлсэн. Тэгэл их мөр хавчигмөр бас сайхан төрүүлсэн. Их мөр төрүүлэгч бас гоё юм билээ. ер нь илүү тогтолдог юм байл шүү. Би чинь дөөрөө эргээд төрүүлэхэд бас л энэ хөлсний цэгэр хашаан дээр чи 20 хэдэн жил зогссон хэрнээ өөрөө ирэхгүй л нэлмэс өрөө тоолоо зангираад байсан шүү. Би ч их мөр төрүүлэхэд бас хоолой зангираад бас нулимс илгэмжлээ. Тэгэхгүй яах вэ? Би ч ер нь бас сэтгэл хөдлөх багтаа бас ер нь даруухан дууцаад байгаа. Тэр мөрийг бас айхтар тэрвэрлдээд байж байгаа зэрэг надад байж идэг ш. Тэр мөрийг бас өвсгөл төрүүлэхэд бас их өгсөжсэн. Тэр үл амар байсан. Тэгээд саарлмар раажил баян онгорт сайхан төрүүлсэн шүү. Манай нутагт очиж сайхан төрүүлнэ лээ. 2 сая их насны морьтой байхад одоо мэдээж хоёлаа сайхан энэ чинь хоёлаа төрийн өндөр даван дээр төрүүлж харагцаад өнүүдийг одоо жишгэд ботгогүй гэж магадгүй. Гэхдээ одоо мэдээж юм сонирхолтой байна надад. Хээрмэр саарлмар аль нь илүү вэ? Сунгаа ажил дээр аль нь одоо урд хойноо ордог юм бэ? Би хаа өгөгдлийн хувьд аль нь илүү вэ гэд жоохон харьцуулалтаар ч тийм үү? За хээрмэр чурдна л да. Тэгэл одоо аль нь байдаг юм бол та. Гэхдээ өгсөөр тэр 61-ийн өгсөөр байдвал саарлмар нь гараа явчихдаг. Гэхдээ яг тэгж хол хамт сунгаж гаагүй шүү дээ. Тэгээ гараад явахд бол хээрмэр өнгөлөөл яваад байдаг. Тэгээ одоо улсад орсон юм чи арай саарлмар нарай илүү юм л. Тэгээ давхар уяагаар бас яах юм бэлээ. Давхар уяагаар ч хээрмэр ч ер нь сайн штэ бас л. Тэгээ хоёр ийм сайн их насны морьтой одоо эзэн хүн бол одоо бас нэг жоохон ханхаан эзтэй. Хаяа нэг ирчүүч нэг дундаа нэг жоохон томрох юм байна да тий. Би гайгүй ер. Яах нэг 100 муудацсан үедээ яадаг билгүй. Бас би одоо үнд томрох одоо тийм сан өстэй. Гэхдээ хаяа бол өнгөрч болдог шүү дээ тийм ийм сайн морьтой. Яг хаяа тэгээ найз нөхөд бас нийлсэн үед бас яадаг юм аа. Бас бахархдаг юм аа. Хоёр их мөрний бас халахын бас оврохоо олдох тавьлан шүү гэдэг. Ястай хаврах. Тэгвэл хоёр морь чи хоёулаа дуутай юм биш үү? Тийм ээ. Авар саарл гэдэг. Бас энд гоё зураг байна. Ер нь одоо ус усын наадмаас хичнээн ариг руу авчиад байгаа юм бэ? Би ч одоо 14 багтсан юм уу? 4 үедээ ариг байна. 7 ариг одоо хинтэгийн бүсийг оруулах юм, төрөг оруулах юм бол 7 ариг юм уу? Баримлуудыг хараад байла. Нэг хүний бүтээл үү, нэлээд хэдэн хүний бүтээл? Нэг хүний бүтээл. Энэ бас их сонирхолтой. За энэ тулга бас нэлээд юутай л түүхтэл тулга. Энэ өвгөн ноён пүрвжууга хэрэгэлдэг. Тэгээ оторт одоо ногоон одоо наадам төхөд уян дээрээ сангийн бөөгөлдөг байсан юм билээ. Тэгээд энэ дормгоо мовлоо морьтой ногоолж орж ирээд тэгээд энэ танзаа харивж байгаа төгчсэн. Тэр пүрвжууга уяа танзаа харивж байгаа уяач хоорондоо холбоотой байсан шүү. Тэгээд танзаа харивж байгаа төгчсэн тухайд алтан ширээ мэрээгээр л өгчсэн юм биш үү. Тэгээд танзаа харивж байгаа уяачтай бэлгэнд өгөөд тэгээ уяач нь энэ Улаанбаатархаа нэг хүн Улаанбаатархын засаг дарга байсан нэг хүн төгчсэн юм билээ. Тэгээд хүүд нь байжгаад тэгээд найз энэ ийм шамт эрэхтэй одоо мор молцсон сайн төгч байгаа.
Чинийг аваач. Тэгээ надад ирж ирсэн. Тэгээ бас ямартай бас Тийштэй өвгөн ноёны одоо хэмрийн сан тавьдаг байсан тий. тэр хүн ч одоо морин одоо Монголын урдыг бол одоо их олон жил олон цуглуулсан. Ер нь Монгол адууны одоо яг гол цөм хурдны гол цөмийг бүрдүүлсэн. Ер нь ганшаар адуул гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгээд галшаар наашгаад илгэрх гээд орчдөг байсан юм шүү. Ахтар одоо мал цуглуулсан ямар тавны юм одоо ингээд бас бэлэг шагаад би бас наадан болгонд айдаг юм аа. Тэгээд утаад гарах чинь бас гайгүй төрөө мөрөө аваад гэж шүү дээ. Тэгж байна. Үржлийн хажуугаар ганц нэг морь малуу энэ одоо орон нутагтаа бас энэ 2-3 залуучууд энэ чинь бас үрж хажуугаар бас морь малуу ялж бас олон божигнжээл энэ чинь бас ганцхан үржилээгээд гарч эднүүс чинь бас залуу хүмүүс ч ууд гартай шүү дээ. Морь яхаа морь ай гэж байгаа юм чинь. Тэгээд ганц нэг 2-3 залуучууд байдгийг. Тэгээд одоо үйл уралдаан болохгүй болохоор бас нэг юутай болоод энэ хаврын уралдаан. Одоо энэ говьд чинь 3 сар нэгэн гихтэл бас янз янз тулаахан болчихдөг шүү дээ. Ер нь одоо уралдахад одоо сайн шандад ч юм уу замууд ч юм уралдах тул хангалттай тулаах. Тэгээд 4 сар 10-аас шуургана эхэлчихдэг байхгүй. Тэгээ халуун авсар яг морины тамирын үеэр ачдаг. Тэгээд одоо уралдаан болохгүйгээс гадна одоо энэ эрентэй ойрхон юм чинь энэ уршаа өвөр Монгол руу хүүхдүүд явж байна. Манай энэ морины хүүхдүүд үрд сая явж гал ирж байгаа юм шиг. Өвөр Монгол морь уралдаантай тэнд явж байд ирээд. Тэгээ одоо энд уралдаан байхгүй ч за одоо тэгвэл тэхээс гээд одоо дотроо дургуулгаа ч даав ээж нь явуулж ирээд. Тийм шүү дээ. Одоо тэнд очиод ямар хамгаалалт байгаа. Энд чинь бид нар чинь нөгөө их орноо байна. Дээрээс нь уралдаанд чинь бас ч нэг үе бодвол хамгаалалт одоо нөгөө шаардлага өндөр тавигдаад уралдаан жүхтэй хамгаалалт гэдэг аюулгүй гэдэг чинь дор хүрнэл хичээдэг болсон юм ш. Тэнд ямар юм тэгж чадах юм уу? Тэнд одоо тийм байхгүй шүү дээ. Одоо 2 жилийн өмнө манай нэг туслахыг 2 жил хийж гал очиргүй уршаа цалин өндөртөө очиж ажиллана гэж явсан. Тэгээд 5 сар ажиллаа. Тэгээд дахиад нэг 3 сар ажилласан гэсэн. Тэгээд цалингийн өгөхгүй орж ирчээд ах トゥ нар ирсэн байгаа орчоод байгаа гэсэн чинь цалингийн өгөхгүй явуулахгүй гэдэг. Тэгээ сүүлдээ зугатаж гарч ирсэн. Одоо энэ замууд ажиллаж байдаг. Тиймэрхүү юмнууд байдаг юм шиг өр монголчууд ядууд ч бас эвэн шүү дээ. Би ч одоо бас эрентэй ойрхон байдгийг хэлгөө. Тэгээ дээрэс нь бас нөгөө ингээл эн чинь нөгөө очиод яг хөдөлмөрлж байгаа боловч нөгөө нэг патент гэдэг юм уу оюун одоо морь уух эрдэм унах гэдэг хамаг юм л нэг тийшээ гараад байгаа ч юм шиг хармаас сэтгэл төрөөлөж тийм надад. Харин тэ дотроо бол тэгээд урд уралж яах хэрэг бид бас дургуулаа гэж одоо тэгээд бас нэг хаврын уралдаан бас нийт. Тэгээ энд нь тэртээ тэргүй энэ зах зээл байна, эрэлт байна. Тэгэхээр ингээд мэдхгүй заримдаа чинь хаврын уралдаан дээр эхэндээ ч хүүхдээ аюулгүй байдал үнэхээр одоо тийм одоо аюулгүй байдал анхаарал тавих хэрэгтэй гэдээсэн бол сүүлдээ нэг жоохон хариу өөр бодлого юм яваад байна уу гэд нэг харддаг болоод. Арай нэг өөр юм яваад ах шүү. Тэгээд одоо ер нь одоо ингээ хөдөөгөр явж явах тэгэл одоо ер нь хөдөө байдаг юм бас оор болоод байна шүү дээ. Яалчгүй морь дуртай юм л дал одоо хүмүүс ингээ тэрнээс хөдөө бас одоо ер нь цөөрж штеп болчихсон. Хүүхдүүд ер нь тэгэл эхнэр нь хүүхдүүд аваад орчдөг. Тэгэл суман дээр байдаг. Хөдөөгийн уяашд гэж бас хэцүү шүү дээ. Яг хотлогоо 61 хоттой ойр бол төлөвлөрсөн. Тэгээд хүүхдүүд бол хангалттай байдаг. Одоо хөдөө сум дээр өдөө морь ундаг хүүхд уур болоод байна шүү дээ. Дандаа мацэгэлтэй. Адуу нэмник одоо ер нь харин тийм эмнийг адуу олон болоод байна. Тэгээд адуу эдэлж уух болохоор чинь тэгэл арай өөр юм руу явчих гээд байна шүү дээ. Эсвэл хурдан эсвэл өөр гэл те. Тэгээд өөр Монголын хүүхдүүд гарч байна. 2 хүүхд өөр Монгол руу гараад одоо бас гарна гэдэг. Гарахгүй гэдэг. Одоо 5 сарын 1-ээс даагмаа юу дурлах юм чинь та эндээ бай гэдэг. Өнөөдөр явхаа болж л ах шүү дээ. Тиймэрхүү сантай да. Наад ч бас эмзэглэлчтэй асуулт шүү. Би өөрөө ч нөгөө яг ингэж тухтай харилцаа учраас одоо ч гэсэн надад ингээл асуумаар юм зөндөө байна. Тэгээд нөгөө нэвтрүүлгийн цаг бусад юм одоо бас дараа ахаад уулз зөндөө тохиол гарах байх гэдэг энэ удаагийн харилцагыг ер нь энэ хүрээ жаргая да. Бас дараагийнхан жоохон авч үлдээ. Гэхдээ үнэхээр сонирхолтой зочин байлаа. Бидний урилгыг хүлээж авч блогт маань оролцсон, нэвтрүүлэгт маань оролцсон баярлалаа. За баярлалаа. Тэгээд та илэн дээр амжилт хүсье. Зөндөө их бэлэг авлаа та тэгээд. Бэлэг нээр нэг оног аваараа.
Оо за баярлалаа. Өнөөдрийн блогод маш сэтгэл хангалуун байна. Олон сайхан адуу, олон хурдан удмын адуунуудын шүлмэл одоо гүнүүдийг харлаа. Ер нь 2022 оноос 2020 оноос эхлээл Бүдийн Отхон Сэлэн гэдэг хүн одоо зүүн аймагуудын аль л удамтай хурдан гүнүүдээс авчиж байгааг нэ сорчлоод авч гинэ гэл ингээд дуулдаад байдаг. Тэр яриа бол үнэхээр ортой юм байна. Үнэн байна. Сайнгүй цуглуулсан юм байна. Сайнгүй олныг цуглуулсан байна. Нас ахмагч гэлгүйгээр ер нь л одоо нөгөө сайн азарганы төлөө охин төлийг авах гэдэг дээр бол Отхон Сэлэнгүй яч бол маш сайн ажилласан юм байна гэж харж байна. За дээрэс нэг олзуурхсан зүйл нь юу вэ гэхээр адууга маш сайн мэдчихээн. Ер нь бол бас нөгөө өөрөө яг гарддаггүй гэдэг шүүмжлэл явж байдаг шүү дээ. Отхон Сэлэнгүй ячийн хувьд бол адуун дээрээ үнэхээр ойрхон байдаг юм. Өөрөө яг эндээ ингээд ойрхон учраас аймгийн төвтэйгээ ойрхон учраас эндээ голдоо байж байдаг гэдээ үржил хийж байгаа. Тэр олон гүүг ямар ч торохгүйгээр тайлбарыг хэлж гэн гүн малаас маш сайн мэдчихээн. Тэгээд энд нь бас сайхан санагдчихлаа. Сүүлд бас нэлээд азарнууд оруулаад ирсэн юм байна. Ер нь бол эдний дээр миний яг зорж ирсэн нөгөө сайн гүүг харуулъя. Одоо сайн гүн одоо нөгөө сайлаа бэлтгэхэр саваа бэлтгэдгийг харуулъя гэж зорж ирсэн. Тэр зорилго маань биеллээ. Тэгээд энэ хүртэл зорж ирсэндээ сэтгэл хангалуун байна. Айлгс ядаа хоригдлогынхоо ээлж дугаарыг Дорногов аймгийн замын үзмээс үзэгч та бүхэндээ хүргэлээ. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай.